Шинэ бичлэгтэй тавтаа морил энэ удаагийн заавар бичлэгээр Солонгос ютубер эмэгтэйн талаар хэрхэн орлогоо олдог болон яаж бичлэгээ бүтээдэг талаар орчуулан бэлдлээ. Хэрвээ та бүхэн таалагдвал иймэрхүү бичлэгүүд санаа аваасаа гэсэн үднэс бэлтгэх болохоор намайг дэмжиж subscribe дарж шинэ бичлэгүүдэд цаг алдгүй үзээрэй. Мэдэхгүй зүйлээ комент хэсэгт бичиж үлдээх юм бол би маш хурдан хариулах болно. За бичлэг рүүгээ орцгоё. Дагагчийн тоо 58,000 Солонгос эмэгтэй ютубер AI веб програм ашиглаад видео, дуу, зураг гээд нэг дор бүгдийг нь базаад бичлэгээ хэлбэрээр хийдэг гэсэн сардаа 10 сая воноос дээш орлого олдог 4 суваг ажилуулдаг бөгөөд тэр 4 сувгаараа олсон орлого нь 100 сая вон болсон. Амар тоо байгаа биз? Өнөөдрийн бичлэг болвол энэ эмэгтэйн хэрхэн бичлэгээ хийдэг болон олсон орлого, туршлага зэргийг нь та бүхэндээ орчуулж бэлтгэн хүргэх болно. Бичлэгээ дуустал нь надтай хамт байгаарай. За энэ эмэгтэйг зүгээр Онни гэд нэрлээд явчихъя. Солонгосоор их ч гэсэн утгатай. Тэгээ Онни маань 40 настай хүүхдээ өсгөдөг ээж бөгөөд YouTube-ийн урт бичлэгээр орлого олдог. YouTube-ийг эхлүүлээд жил хагас болж байгаа. 24 оноос хойш эхлүүлсэн гэхээр одоо амжилттай ютубер болсон байна. YouTube-ээ 40-оос дээш насныханд хийдэг бөгөөд мэдээлэл түүх зэргээр хүргэдэг байна. Тэгээд тэд үзээд subscribe дараад үзэлтээс нь орлого олдог гэж хэлж байна. Солонгос 58,000 дагагчтай мөнгө их олдог Онни байна. Тэгээ YouTube нь амжилттай яваад олон жил ажилласан ажлаасаа гарчээ. Тэгээ өчигдөр ажилласаа гарсан бөгөөд өнөөдрөөс бүрэн ютуберчин болсон гэж өөрийгөө хэлж байна. Тэгээ анх YouTube-ийн ажлын хажуугаар мөнгө олохын тулд цаг заваараа хийдэг байсан. Онни маань төрийн байгууллагад ажилладаг, Опс захиргааны чиглэлээр ажилладаг байсан. Энэ ажилдаа нийтдээ 15 жил орчим маш удаан ажиллажээ. Ийм удаан карьертай ажлаа хаях хэмжээнд их орлого олсон байна. Тэгээ өмнө ажиллаж байсан ажлаасаа сардаа 2 сая 200 мянган вон гар дээрээ авдаг. Цалин нь яагаад ч хүрдэггүй байсан болохоор ажлын хажуугаар нэмэлт орлого олохын тулд илүү ажил хийж байгаад YouTube руу оржээ. Тэгээ өөр зөндөө ажлууд ажлын хажуугаар хийжсэн блогоос эхлүүлээд тэгээ эцэст нь YouTube дээр тогтжээ. Бусд нь мөнгө их нэг олж чадаагүй болохоор орхисон бололтой. YouTube эхлүүлээд 2 сар орчмын дараагаар эхний орлогоо авсан бөгөөд тэр нь 400 мянган вон байсан. Тэр нь Оннигийн хувьд их мөнгө байсан болохоор их баярлаж урамшижсэн гин. Тэгээд эхний орлогоо авсны дараагаас дараа сараас нь цалингаа давж олдог болсон бөгөөд 3 саяас дээш тогтмол олж эхэлсэн. Өөрийнх нь цалин бага байсан учраас YouTube-ийн орлого илүү давж эхэлсэн бөгөөд Онни маань ажлаасаа гарч чадаагүй шалтгаан байгаа. Тэр нь тэтгэврийн асуудлаас болоод тэгээд тэрнээс болоод ерөөсө гарч чаддаггүй байсан гэж байна. Орой 10 цаг гээд хүүхдээ унтуулад чөлөөтэй завтай цагаа ашиглаад 3-аас 4 цагийг давхар ажилдаа зарцуулдаг байсан. Одоо бол ажлаасаа гараад тусдаа опстой болсон. Яг л ажилдаа ирж очиж байгаа юм шиг явдаг болжээ. Хүүхэд нь 6 настай бөгөөд тэр хэмжээгээр анхаарал хандуулах нас бөгөөд хүүхэдтэй ч анхаарал хандуулад давхар ажиллаж хийгээд YouTube хийсэндээ маш зөв гэж боддог. Тэгээ хүүхдээ цэцэрлэг сургуульд явсан хугацаанд нь Опс дээр хурж ирээд YouTube-ээ хийж байгаа. За одоо хамгийн чухал хэсэг бөгөөд одоо ажиллаж байгаа хаягаа харуулах гэж байна. Тэгээд 58 мянган дагагчтай хаяг бөгөөд Brave гэдэг веб дээр энэ бүх бичлэгээ хийдэг. Brave вебээр нэг дор дуу хоолойгоос эхлээд видеогоо хүртэл бүгдийг нь хийгээд эвлүүлдэг болохоор хэн ч хийх боломжтой. Тэгээд та нар маань хэл мэдэхгүй гэж санаа зовох хэрэггүй. ChatGPT, Gemini зэргийг ашиглаад гадаад хэл дээр энэ онныгоо санаа аваад хаяг нээгээд эхлүүлээрэй гэж зөвлөмөр байна. Компьютерийн мэдлэггүй хүн ч хийх боломжтой шүү. Одоо хаягийг нь харах юм бол ийм юм хэн үздэм бэ гэж бодох боловч санаанд оромгүй их үзүүлэлтүүд байна. Тэгээд 12,000, 220,000, 62,000 гэд их өндөр үзэлттэй байгааг одоо харуулж байна. Тэгээд 5 саяын үзэлттэй ч байна. Тэгээд харсанчлан энгийн мэдээлэл хүргэдэг бичлэгнүүд харагдаж байна. Тэгээд энгийн нэг бичлэгэн дээр зураг оруулаад бүгдийг томоор нүдэнд тусгаж хийхэд л болох нэ. Тэгээд Miri Canvas гэдэг
Canva шиг тийм зураг лого хийдэг аппликейшн байдیں۔ Тэрэн дээр хийдэг юм байна. Web-ийг ашиглаад бүгдийг хийж болдог учраас таалагдж байгаа гинэ. Тэгээд ахмад насны хүмүүст зориулж хийх юм бол хүмүүс бичлэгээ эхлүүлээд дундаас нь гарч явдаггүй давуу талтай. Бас радио сонсонгоо хийдэг болохоор үзэлт нь айгүй их байдаг гинэ. Тэгээд тэр хэмжээгээр үзэлт тутамд орлого нь айгүй их сайн орж ирдэг гинэ. Тэгээ одоо ингээд графикийг харуулах юм бол ингэж харагдаж байна гэд тайлбарлаад харуулж байна. 30-аас 40% хооронд байна. Тэгээ үнийг YouTube-ийн урт бичлэг хийдэг хүмүүс бол мэднэ. 37.9-40% гэдэг бол үзэлтийн хувьд маш өндөр тоо гинэ. Тэгээд ахмадууд нэг дарж ороод үзэх юм бол дундаас нь тасалдгүй, дуустал нь үздэг. Нэмээд хэлэхэд үзэлтийн үргэлжлэх хугацаа өндөр байна гэдэг нь орлоготой шууд хамааралтай. Тэгээ энд харах юм бол их ч ингээд графика харуулж байна. Үзэлт нь их байгаагаа. Тэгээд айгүй их цаг зарцуулах тусам төдий чиний орлогоо олдоо гэж хэлж байна. Тэгээд сайн явдаг, вайрал болдог бичлэгч байна. Нэг явдггүй бичлэгч байдаг. Тэгээд нэг удаадаа тесэрчих юм бол хүлээгдэжсэн орлого нь илүү их болдоо гэж. За одоо тэгээ бичлэгээ хэрхэн хийдгээ ихч маань танилцуулаа харуулах гэж байна. Нээвэр дээр түлхүүрийг ашиглаад хайлт хийх гэж байна. Тэгээ олсон мэдээгээ шууд бүтнээр нь хуулаад Cloud руу оруулдаг. Одоо ChatGPT, Gemini-тэй төстэй. Тэгээ хуулж оруулаад ярианы текстэн зориулж AI өөрөө мэдээд шууд гаргаад өгнө. Тэгээ гаргаж ирсэн бичвэрээ веб дээр эвлүүлгийн програм дээр оруулаад хийн гэсэн үг ээ. За одоо ингээд гаргаж өгсөн бичвэрээ ингээ хуулж байна. За энийг одоо ингээд шинээр видео үсгэх гэсэн хэсэг дээр дараад текстийг видео болгох гэсэн дээр дарж оруулаад нөгөө бичвэрээ хийсэн бичвэрээ хуулаад оруулнаа. Тэгээ өгсөн дуу хоолойгоо өөрөө сонгож болно. За тэгээд ингээд эхлүүлэх гэсэн товч дараад тэгээд болно. AI өөрөө мэдээд дуу хоолой, зураг зэргийг ингээд хийгээд шууд автоматар гаргаад өгнө. Ингээл болоо. Ийм амархан. Тэгээ энэнийхээ дараа YouTube-ийн одоо видеоныхоо thumbnail зураг гэдэг лөө тэрийгэ хийхэд болно. За би буруу дуудаж магадгүй англи хэл маш муу шүү. За одоо ингээд бичлэг нь ингээд бэлэн болчихсон. Одоо ингээд шууд автоматар бэлэн болцсон. Тэгээ таалагдахгүй зураг байх юм бол тэрийгэ өөрөө AI ашиглаад зураг гаргуулж аваад хийж болно. Орлуулад. За ингээ бэлэн болчихсон. Их ч ингээ хийж байна. Тэгээ энийг бол 40-оос 50 насныхан гэхгүй 60-аас 70 насныхан ч хийх бүрэн боломжтой. Тэгээд ер нь бол Google аккаунт нээгээд одоо шинээр YouTube дээр ингээ хаяг үүсгээд юу яах хэмжээний чадвартай болвол тэр хэмжээгээр ингээд иймэрхүү энгийн ингээд бичлэг хийгээд явж болох нэ гэж өөрөө тайлбарлаж байна. Тэгээд AI ашиглаж чадвал юугч бүтээч хийж чадна. За тэгээд экспорт гэсэн товчон дээрээ дараад бичлэгээ ингээ хуулж аваад бэлэн болчих байгаамаа. Тэгээ энийг YouTube дээрээ байршуулахад болно. За одоо тэгээд YouTube дээр нөгөө оруулах thumbnail зураг бэлдэж оруулах чинь нөгөө Google-с гаргасан Epix Image гэсэн AI байдаг. Одоо автоматар зураг гаргаж өгдөг. Тийм веб байдаг. Тэгээд тэрэн дээр гаргаж харуулж байна. За одоо тэгээд эндээс ер нь сонголт байдаг. Хэдэн удаа хэдэн ширхэг зураг гарах. Энийг 3 зураг гаргуулж ах шиг байна. Тэгээд карт барьсан эмээгийн зургийг сонгож байна. За тэгээд зургаа татаж оруулаад мэрийг канвас дээр оруулаад байршуулангуудаа том текст бичиж маш томоор хүний нүдэнд тусах үс хэмжээтэй ингээ шивээд оруулж байна. Тэгээд өнгийн шаран өнгөөр
За микрофон маань тасарчжээ. За YouTube-ийн хамгийн нүүр хуудсанд төрүүлээд харагддаг нөгөө зургийг ингээд хийгээд бэлэн болгочихлоо. Тэгээд хэл мэдэхгүй байсан ч гэсэн та хиймэл оюухан ашиглаад ингээ хийх боломжтой учраас ингээ дуурайгаа дагаад хийгээд үзээрэй. За тэгээ бичлэг таалагдсан болвол subscribe дарж намайг дэмжээрэй. Би өшөө илүү олон бичлэг хүргэх болноо. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.